Бомтын шинжиллийн үр дүн гашуун сухайт бомтод. Монгол Улсын засгийн газраас гашуун сухайт бомтыг олон улсын жишгт нийцүүлэн барилга байгууламж зам талбайг өргөтгөн шинжилж, зорчигч болон ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх импортын 1 гарцыг 4, экспортын 1 гарцыг 3 болгон нэмэгдүүллээ. Мөн нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын 4 гарцтай байсныг 10 гарцтай болгож, олон улсын жишгт нийцсэн хүнд даацын автозам, эрэлж нохойн байр, лаборатори, дохиолол, камержуулалт, ухаалаг гарц, автопүү, ариутгалын байгууламж, рентген төхөөрөмжийг суйрлуулсан. Гашуун сухайт бомтод зорчигч тээврийн шин зогсол бүр өргөтгөн барьж, хүлээлгийн болон үйлчилгээний танхимуудыг цогцоор нь байгуулж, зорчигч иргэдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Төр хувийн хэвшил хамтран тус бомт дээр автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай засгийн газрын тогтоол гарч, уг бүтээн байгуулалтыг Smart Eco Trans компани 100% хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулсан. Уг терминалаар дамжуулан 2024 онд 3.1 сая тонн нүүрс экспортод гаргасан бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлэн жилдээ 10 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гашуун сухайт бомтоор дэлхийн нийтийг хамарсан цар тахлын өмнөх жил буюу 2019 онд 20.5 сая тонн нүүрс, 763 мянган тонн зэсийн баяжмал экспортод гарч байсан бол өргөтгөл шинжилэл хийгдсэний дараа буюу 2024 оны 11 сард 35.7 сая тонн нүүрс, 909 мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргасан байна. Үүнийг харьцуулж үзэхэд нүүрсний экспорт 75%-аар, зэсийн баяжмалын экспорт 19%-аар тус өсжээ. Бомтын өргөтгөл шинжиллийн ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Хайрхан багт бомтын хилийн хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууц, дэд өртөөний барилга, гадна дулаан, цэвэр бохир усны шугам болон цэвэрлэх байгууламж, уурын зүхний барилгыг барьж, гүйцэтгэн ашиглалтанд оруулсан байна. Гайлын ерөнхий газар.